Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндэргий. TVC-ийн хотч байхын нэвтрүүлгийн удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ Спанэл үйлдвэрийн нохойг танилцуулах гэж байгаа. Тэгээ Спанел тэжээдэг маш олон үзэгчд байдаг. Энэхүү нохооны талаар мэдээлэл өгөөч гэсэн байгаа. Бид энэ удаагийн дугаараар та бүхэнд одоо бүрэн мэдээлэл өгөх гэж байна. Ингээд анхаарлаа хандуулаад нэвтрүүлгээ дуусгах хэрэгтэй. За мөн одоо TVC-ийн хотч байхын нэвтрүүлэг дог дандаа цэгийн сайт за тэгээ мянган найзууд амтны төлөв гурав хамтраад нэгэн уралдааныг зарласан байгаа. Тууч та бүхэнд уралдааны талаар мэдээлэл өгөх болно. За ялагчид кокод авчаад нэг үлгийг өгнө гэсэн байгаа. Тийм болохоор нохон тайлтай хүн бүхэн одоо анхаарлаа хандуулаарай. Туудлах мэдээлэл өгөх болно. Ингээ бүгд хамтдаа нэвтрүүлэг болоо авч үзье. За ингээд үзэгч та бүхэнд энэ удаагийнхаа дугаараар одоо Спанел үйлдвэрийн нохойг танилцуулна гэж амласан байгаа. Ингээд энэ хүү дүрсийг тайлбарлахаар одоо мянган ажил дэлгүүрийн төвшөө хүрэлцээрсэн байгаа. Ингээд орой мэндэргий. За орой мэндэргий. За ер нь одоо Монголд Спанел үйлдвэрийн нохой ер нь хэр их байд юм болоо. Тэгээ ер нь хэдэн онд анх орж ирсэн бэ? За ер нь манад Спанел үйлдвэрийн нохойг бол сонирхдаг хүмүүс, тэжээдэг хүмүүс ер нь аяг их байдаг л да. Манад ер нь анх нохой тэжээж эхэлснээс ахуулаад ер нь Спанел үйлдвэрийн нохой Монголд байсан. Гэхдээ русский Спанел бол аягүй түгээмэл байдаг байсан. Спанел бол дотроо их олон төрлөлтөө 30 гаруй төрөл байдаг. Үүнээс манад нэг 4-5 төрлийн Спанел байдаг. Русский Спанел, Америкокер Спанел, Английский Кокер Спанел, Кламбер Спанел, Сүзг Спанел байдаг. Ер нь Спанел үйлдвэрийн нохой бол их сэргэлэн, их дуулууртай, юмыг их ойлгодог. Тэгээд гэрийн нөхцөлд ижихэд айгүй тийм боломжийн хүүхдтэй айгүй эвсэг ийм нохой байдаг. Тийм болохоор хүмүүс их сонирхдаг болов гэж би өөрийнхөө хувьд боддог. Спанел үйлдвэрийн нохой бол ер нь бол өөрийнх нь зориулт болохоор ангийн нохой гэж хэлж болно л доо. Их мөрч, их сэргэлэн, их сонор, тэгээ хөдөлгөөн сайтай юм нохой байхгүй. Яг зориулт нь бол Спанел үйлдвэрийн нохойг шууны анд айгүй хэрэгэлдэг. Шууг буудаад зэгсэн дунд унахад бол Спанел үйлдвэрийн нохой айгүй хурдан олж ирдэг. Ер нь зориулт нь тэгж ойлгож болно. Ер нь тэгээд амьдралын явцад янз бүрийн зориултаар хэрэгэлдэг л дээ. Одоо яг энэ дүрсэн дээр маань нөгөө Америкокер Спанел гарч байна. Америкокер Спанел их гоёмсог. Одоо энэ Кламбер Спанел гарч байна. Энэ Русский Спанел гарч байна. Ер нь ингээд Спанелийн төрөл бол айгүй олон. Тэгээд Спанел бол бусад нохойг бодвол юугаар арай илүү юм бэ? Юугаар арай юм хэр их хөгжилтэй нохой. Их юмыг их ухаардаг, юмыг их амархан тогтоодог. Тийм нохой. Стандарт үйлдвэрийн энэ Спанел үйлдвэрийн нохойг тэжээж байгаа хүмүүс юуг анхаарах вэ гэхээр их үсэрхэг зарим төрөл нь. Тийм болохоор арчилгаан дээр айгүй их анхаарах хэрэгтэй. Их бохир байвал болохгүй үснэ их ширэлтэн. Ер нь Спанел үйлдвэрийн нохойг тэжээж байгаа чихийг бол маш сайн арчилах хэрэгтэй. Усанд оруулахдаа чихэнд нь ус оруулж болохгүй. Тэгээд дулаан нөхцөлд бол үсийг яг зориулт стандартын дагуу засах хэрэгтэй. Толгой, хүзүү, нурууны хэсгийг бол их нэмгэлж өгөх хэрэгтэй. Чихний угны хэсгийг их нэмгэлэх хэрэгтэй. Энэ нөгөө нэг бохирдгоо сэргэлэн дээр нь өөрийн өнгө үзэмж стандартыг гоё тодорхойлж өгнө л дөө. Тэгээд Спанел үйлдвэрийн нохойг одоо жишээ нь усанд оруулахад одоо чих рүү нь ус оруулдаггүй ч юм уу. Тэгээд хооллоход голчлон хуурай хоолоор хооллоод дараа нь шингэн ус тавьж өгөх юм уу. Тэгээд янз бүрийн байдлаар чих хавцаар нэг арчилгаа ордог гэж болно. Бас нүд айгүй их өвдөнтгий, нулимс их гарамтгаа. Яг сурмуустай л да. Тэгээд сурмуус дотгошоо эргэх юм уу, эсвэл ургаж гүйцээгүү тохиолдол нулимс айгүй их гардаг. Тэгээд Спанел үйлдвэрийн нохой тэжээж байгаа хүмүүс гол нь юуг анхаарах вэ гэхээр ангийн дээр нь нөгөө их хөдөлгөөнтэй нохой гэсэн шүү дээ. Тийм болохоор бидний нөгөө нэг 5-10 минут гадаа хөдөлж гарах бол энэ Спанел үйлдвэрийн нохойд бол ямар ч хангалтгүй. Тийм болохоор Спанел тэжээж байгаа хүн бол маш удаан хугацаагаар өөрийнх нь хөдөлгөөнийг бүр ингээд дарагттал ер нь гадагшаа салхинд гаргаж явал айгүй сайн. Их уудамтгай, их хөгжилтэй нохой. Тийм болохоор нөгөө жишээ нь ингээл нохойг агаарт их гаргахгүй, хөдөлгөөний сайн явахгүй болохоор Спанел үйлдвэрийн нохой нэг гэрч жоохон хөдөлгөөнтэй хэцүү юм шиг санагддаг. Дээр нь үс унах асуудал бол хүмүүст айгүй хэцүү санагддаг. Үс унж байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар нохой маань
агаар салхи дутагдж байна. Тий өвдөж байна. Ер нь жоохон гундуу байна л гэж ойлгоход бол. Ер нь бас манай үзэгчдээс асуудаг манайх одоо Испаниалтай тэгээд одоо өснө унаад их юм байна одоо яаж байгаа юм бол гэж асуудаг тийм ээ. Тэгэхээр бас заримдаа одоо халуудж байна, агаар салхи дутагдж байна гэж ойлгож болох уу? Үс сонх бол ер нь ямар нэгэн шалтгаантай. За яг нохоо ер нь өөрөө байгалаар бол нэг жилд 2 удаа ч юм уу 3 удаа ч юм уу үсээ солих үе байна л да. Мэдээж амтын юм чин дулаархаар нөгөө нагалуураа энэ үсээ солино. Бас хүүтэрхээр тэгнэ. Ялангуяа охин нохоо бол орооныхоо өмнөх үед бол үсээ заавал сольдог. Энэ үеэр бол аюух арчилгаа шаарддаг. Ер нь арчилгаа гэр их өстэй байна гэдэг маань хүмүүс гэрээ арчлаад нохоог арчлахгүй байна гэсэн үг. Яг нохооныхоо үсийг гэртээ унгаагаад цэвэрлэх бол хэцүү л дээ. Тийм болохоор нохоогоо өглөө хэвтрээс нь шууд гадагшаа гарах хэрэгтэй. Гадаа сэгсрүүлэх хэрэгтэй. Тэгээ нэг зориултын сойтог юм уу сам авч гарах хэрэгтэй. Тэгээ байнга самнах хэрэгтэй. Сам маань зориултын гэдэг маань нөгөө илүү сул үсийг аюух авдаг байхгүй. Тэгээд өглөө эрт хэвтрнээсээ босоод нохоо сэгсрэхэд нөгөө шүн суларч хонсон ус маань аюух ундаг. Ингээл өглөө эрт нохоогоо гаргадаггүй айлвал тэгэл үстэйгээ холилдоод байж идэг. Тэгэхээр бас арчилгаа дутчихин л гэсэн үг. Өглөө ингээл эрт дөнгөж хэвтрээсээ гарахт нь сайхан олоод аваад гарвал нохоо маань гадаа ингээл гүүж хараагаад биеэс гисрээл ингээл байгалаараа бас өөрийгөө ямар нэгэн байдлаар гоё сэргээн л дээ. Тэгээ яг тэр үед нь сайхан самнаа чихтэй алчуураар арчаад тийм ээ. Тэр ямар нэгэн байдлаар арчилсан нохоо бол ер нь цаанаа шал өөр. Яагаад би ингэж боддtiin бэ гэхээр одоо ингээл Оросд явж байгаа айлд орохоор Испаниад үлдрийн нохоо байж л байдаг. Тэгсэн мөртлөө гэрт нэг ширхэгч ус харагддаг. Гэхэд Монголд ингээл айлд орохоор ингээл хевсээрэн дүүрүүс, хувцаар нь дүүрүүс. Энэ маань бидний нөгөө нохоонд анхаарал юу маань дутчихин л гэсэн үг. Тий. За одоо энэ дүрсэн дээр харагдаж байна нөгөө Испаниад үлдрийн нохоо маань урт чихтэй, чихэндээ их үстэй болохоор ингээд нөгөө хоолндоо дүрхтэх аюулаг их. Тийм болохоор ууг нь ингээ бүр гөлгнөөс нь чихийн яг хооллох үедээ дээр нь хавчаад сурах ч үлээр аюулгүй зүгээр. Дээр нөгөө би хуурай хоолоор хооллоод дээр нь дараа нь ус өгчээвэл аюулгүй сайн гэдэг маань нөгөө чих бохирдохгүй. Жишээ нь шүлтөө ингээл тостой хооллоо өгдөг нөгөө чих маань дүрэгдэг. Тэгэл тос ус хоёр холдохоор ямар байх вэ тийм ээ. Хуурай хоолыг өгөхөр чинь хоолоо идчихнэ. Дараа нь ус бол үсэнд хүрлээхэд тэгэл хат чинь бохирдуулахгүй. Тийм болохоор энэ Испаниалтай хүмүүс болж игэл хуурай хоолоор хооллоод дараа нь ус сайн тавьж өгч зүгээр шүү. За энэ одоо яг хэдийн хэмжээний хоолыг одоо өдөрт хэдэн цагийн зайтай өгөх вэ? За ер нь нохооны хооллолт бол насны ангиллаар айгүй их юм л да. Испаниал үлдрийн нохоо маань өөрөө бол тийм ховдөг нохоо биш. Ер нь манайхан ингээл нохоо авахдаа их идэхүү гэж асуудаг. Энэ бол айгүй тэнэг асуулт л да. Нохоо маань затгалан байвал хоол идэхгүй шүү дээ угаасаа. Муу тэжээдэг айлын өлөн тийм нохоо их иднэ үхээс энэ нохоо их иддэг нохоо, энэ нохоо бага иддэг нохоо гэсэн тийм ангил бол нохоонд баг байхгүй л те. Сайхан тэжээлтэй тарган затгалан нохоо бол ингээл эдий гэсэн дуршлаа өрсөн үед жоох идэл тэгэл. За энэ дүрсэн дээр маань нөгөө нэг уудаг энэ гартал тоглуулнаа гэдэг ч одоо энэ гарч ин те. Одоо энэ яг ингээл нөгөө мөрч гэдэг нь одоо ингээл бүр гөлгнөөс нь ингээл хөгжүүлж чинь. Тэгээд хүмүүс маань нөгөө нохоог авахдаа өөрсдөө ямар зориултаар яаж тийжих айгүй сайн сонгох хэрэгтэй. Одоо миний бодлоор бол энэ дүрсэн дээр мөрч анч хэлбэрээр одоо тийжээж байгаа юм байдал гарч байна тий. Багаас нь ингээл мөрөнд тасгаж байна. Нөгөө шууныхаа араас явах тэр нөгөө сонирхлын төрүүлж байна тий. Одоо ингээл одоо жишээ нь буун дуунд тасгаж байна ингээл буудууд шувуу унах хэвээр тэрийг хайж олох хэвээр гэсэн тэр ухагдхууныг нохоонд бүр ингээ сайн суулгаж өгч байна. Манай Монголд бол одоо Испаниал үлдрийн нохоог яг юм шууны анд хэрглэж байгаа тохиолдол бол айгүй ховролтой. Ер нь жоохон гоёлын талтай. Тий, гоёлын талтай нөгөө хүүхдүүдэд маань хөөрхөн, зөөлөн ааштай, сэргэлэн тэгээд ингээд хөгжилтэй, өөрөө хөөрхөн ийм болохоор хүмүүс их сонгодог болов уу гэж бодож байна. Манайд яг хөө ингээд яг ийм зориултаар нь ашиглаж байгаа тохиолдол бол одоо яг хөө хилэг айл дээр нөгөө үнэрлэх чадварыг ашиглаж нөгөө хориотой бараа илрүүлэх ч юм уу тийм зориултаар ашигладаг. Энд бол Испаниал үлдрийн нохоо маш сайн зөгтөг. Яг гэвэл нэгдүгээрт одоо жишээ нь том овчорк сурахлаа гэхэд овчорк маань нөгөө машин дотор ороод вагон дотор ороод нөгөө нөхсвээр ороход хэцүү. Испаниал үлдрийн нохоо жижигхэн болохоор одоо ингээд явхад чөлөөтэй ч юм уу те. Дээрээс нь өөрөө үнэрлэх чадвар сайтай, үнэрийг хооронд нь ангилах, ялгах чадвар айгүй сайтай. Тийм болохоор Испаниал үлдрийн нохоо одоо манай хэл дээр айгүй төлхөө ашигладаг юм байлээ.
Тий. За энэ бол одоо яг нөгөө сургалтынхаа явцад л явж байна л да. Одоо нөгөө нохоогоо андаа нөгөө шувуугаа одоо хаанаас олж ирэх вэ? Одоо хаана чимээ гарах вэ? Тэрийг бол одоо нохоондоо сургаж байна. Тий. Одоо ингээд авчираад эзэндээ өгөх хэвээр. Одоо энийг авчирч өгөнгүүт ингээд зориултын хоол өгөөшөөр сольж авах хэвээр энийг. Одоо урамшуулах хэвээр. Урамшуулах хэвээр. Ер нь нохоо маань ямар нэгэн диктатор юм уу, ямар нэгэн дарамт шахалтаар бол юмыг сурах юм бол бараг л сааталт ороод эргэл өөрөө эвгүй хэвдэлд ордог. Яг сонирхлынхын дагуу эсвэл урамшуулах зорилгоор ингээд сурах юм бол арай илүү юм шиг надад санагддаг. Тийм. Одоо энэ дээр бас сайн үзүүлэхгүй байна л да. Одоо энэ болгоныг авахтаа ингээл нохоогоо магтах, сайшаах ингээл урамшлалын хоол өгөх ийм ингэж л нохоог анх сургадаг. Тийм. Зориултыг одоо сааданд одоо ингээл нөгөө жишээ нь машинд ингээл ороод үүслэг хийхэд жишээ нь ингээл үсрээл орох шаардлагатай юм дээр ингээл дамжиж үсрэхтэй тэр болгоныг ингээл яг сургадаг. Одоо ингээл Испанил үйлдвэрийн нохоо маань ямар идэвхтэй ямар энэ дүрснээс харуулж байна. За одоо энэ дүрс маань нөгөө нэг янз бүрийн нөхс өврөө ороод чөлөөтэй гарцаа олох ч юм уу. Одоо бүх төрлөөр л нохоог одоо тижээж байгаа хүн маань л зохицуул сургана шүү дээ. Тиймээс би ан амьтдыг биднийг тижээж байгаа ш бид нар ан амьтдыг одоо юунд сургаж болно чөлөөтэй сэтгээд яг ингээд гоё сургах юм бол одоо энэ маань ингээд бүх төрлийн сааданд явуул сургаж байна л да. Тэгэл одоо жишээ нь Испанил үйлдвэрийн нохоог ингээ аврах зориултаар ч гэсэн ашиглаж болно. Одоо гал гарсан ч юм уу, нурангийн аюул гарсан ийм тохиолдол нөгөө жижиг нөхөр бас нэг багтахгүй шүү дээ нохоо чинь. Тийм тохиолдол одоо энэ жижиг Испанил оруулж болно тий. За энэ нөгөө угаах маань орж байна. За угаахтаа Испанилыг юун дээр анхаарах вэ гэхэд хамгийн гол нь чихэнд нь ус оруулахгүй. Чих маань байнга унжуу хэлбэртэй байдаг болохоор буглах аюул их байдаг. Тэгээд нохоог угаахтаа дандаа ингээд хойд хэсгээс нь эхэлж угаадаг. Жишээ нь толгойн орсон нохоо заавал биеэс хэсэрдэг. Тийм болохоор хойд хэсгийг угаахаар хамгийн сүл толгойгоо угаахаар нохоо нөгөө сэгсрэх аюул айгүй багтаа. Одоо та нар харж байгаа нөгөө чихэнд нь ус оруулахгүй тул маш болгоомжтой угааж байна. Тий. Ер нь бол өдөр болгон чихний үсийг, хөлний үсийг бол сайтар самнаж явах хэрэгтэй. Самнахад нөгөө бохор маань дээрээс нь үсний ширэлтэй маань гарна. Тий. За зориултын шампунараас угаах хэрэгтэй тийм. Тий. Нохоонд бас зориулсан шампунь байна. Жишээ нь одоо энэ Испанил жижиг үйлдвэрийн нохоонуудад бол нөгөө ангижруулагчтай, тэгээ алойтай, тэгээд нөгөө ус гоё сэвсэлэгдэг тийм үнэртэй тийм шампунуудыг хэрэглүүл айгүй зохимжтой. Яг гэвэл энэ маань гэрт хүүхэдтэй айгүй ойрхон байна. Тийм учраас зориултын шампунь хэрэглэхгүй одоо жишээ нь бид нар хүний шампунаар угаах тохиолдол айгүй их байдаг шүү дээ. Тэгвэл вирус маань ингээ гүйцэд явахгүй гайрлахгүй. Усан дөрн одоо хэд хоногийн цайд оруулах хэрэгтэй вэ? За гүлгэн нохоог бол ер нь цөөхөн оруулах хэрэгтэй. Миний бодлоор бол баг 3-7 хоног сараар ч оруулсан болно. Сард одоо ганц удаа. Том нохоог бол яг уу тижээж байгаа нөхцөлтөд хариулаад өдөр болго угаасан ч болно л да. Том нохоо бол яг уу нөгөө даарх аюулаас сэргийлж чадах юм бол их усанд оруулснаар бас муу юм гэж аахгүй. Гүлгэн нохоо маань харин нөгөө сольдох, дээрээс нь нөгөө хатгаа авах, янз бүрийн ингээд өвчин тусах нөгөө магадлал жоохон их болдог тий. Ойройрхон усанд оруулаад ялангуяа манай юм хүүтэн, эрсдэл суур амьсгалтай ийм нөхцөлт бол одоо энэ маань нөгөө хүзүү, толгой, чихний уг, нурууны хэсгийг одоо нэмгэлдэг гэдэг маань одоо энэ гарч байна. Тий. Одоо энэ нөгөө хөлний хэсгийг манайхан ингээд хөлний хэсгийг аягүй хүлдээсэн байдаг л да. Хөлний хэсгийг үлдээж болно. Гэхдээ яг сарууны хэсгээс дээш нэг 2 санж орчим ингэж сарууг мүлжих хэрэгтэй байхгүй. Тэгээ харахад бол гоё ингээд үстэй мөртлөө яг доод хэсгээрээ 2 санж газараас хөндөй явах жишээ нэг тийм байдаг. За энэ нөгөө чихний ус мусыг ингээд сайн зэвэрлж байгаа хэрэгтэй. Буглах юу аягүй их байдаг. За энэ нөгөө нулимс их гоождөг гэдэг маань одоо ингээд нүдийг массаж арчлах хэрэгтэй. Бас шүдийг массаж ашиглах хэрэгтэй. Одоо энэ зурган дээр бол маш тодорхой харагдаж байна. Газараас 2 санж гэсэн маань одоо энэ дээр тодорхой харагдаж байгаа хөлний хэсэгт тийм. Сарууны хэсгийг ингээд бүр сайхан. За ингээд бид энэ удаагийнхаа дугаараас Испанил үйлдвэрийн нохойг танилцууллаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн төвшөөдөөс маш их баярлалаа. За баярлалаа. Сонирхож үзсэн үзэгчтэй бүр их баярлалаа.
За ингээ үзэгчдээ түрүүн та бүхэндээ хэлсэн байгаа нэг уралдаа нэг та бүхэндээ зарлж байгаа TVS Leads хот жонхор нэвтрүүлэг. За 1000 найз дэлгүүр. За тэгээд Dog дандаа цэг юм сайт гурав хамтраад эсэвчдэх уралдаанд зарласан байгаа. Тэгээд энэ хүү мэдээллийг та бүхэндээ өргөхээр одоо яг одоо 1000 найз төр хэлсэн манай ингээ төвшөөд нэрэ мэдээ өгөө. За сайн байцгаана. За ингээ үзэгчдээ бас ямар уралдаанд зарласан бэ? Энэ талаараас мэдээллийг өргөх үү? За TVS телевиз Dog дандаа цэг юм сайт манай дэлгүүрний нөгөө нохот хайртай хүүхдүүдийн дунд үнч найз буюу үнч нөхөр гэсэн тийм сэдвүүтэй зохион бичлэгээ уралдаанд зарласан. Одоо 5 хоногийн дараа уралдаанаа дүгнэх гэж байна. Яг гол зорилго маань бол бид нар нөгөө манай дэлгүүрээр ч гэсэн ер нь гадуур ингээд хөлөг худалдаж авах боломжгүй мөртлөө нохоонд айгүй хайртай, нохоог айгүй судалдаг тийм хүүхдүүд байдаг л да. Тэдэртээ гөлөг бэлэглэх зорилгоор ийм уралдаан тийм үнэгүй тий тэгээд Кавказ овчорхны гөлөг тий ийм Кавказын гөлөг биелэхлэхээр ийм уралдаан зохиож байгаа тий. Одоо ингээд 5 хоногийн дараа дүн маань гарна. За одоо өнөөдөр нэгд өдөр гэхээр бас манай үзэгч маань хагас өдөр хүртэл одоо яг эсэвчлэх уралдаанаа, зохион бичлэх уралдаанаа даавар гарч байгаа хаяг руу бичиж ирүүлэх боломжтой. Ялагчийг туудахгүй 5 хоногийн дараа шалгаруулаад бас яг одоо төвшөөгөөс одоо Кавказын нэг сартай бүлгийг та бүхэндээ бэлэглэнэ үзэгчтэй. Тэгээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг тоор гарч байгаа хаяг болон утаснаас та бүхэн авах боломжтой. Yeah, I'm out at Brooklyn. Now I'm down in Tribeca, right next to the Narrow. But I'll be hood forever. I'm the new Sinatra. And since I made it here, I can make it anywhere. Yeah, they love me everywhere. I used to cop in Harlem. All of my Dominicanos right there up on Broadway. Pulled me back to that McDonald's. Took it to my stash spot, 560 State Street. Catch me in the kitchen like a Simmons whipping pastry. Cruising down A Street, off-white Lexus. Yeah, I'm out at Brooklyn. Now I'm down in Tribeca, right next to the Narrow. But I'll be hood forever. I'm the new Sinatra. And since I made it here, I can make it anywhere. Yeah, they love me everywhere. I used to cop in Harlem. All of my Dominicanos right there up on Broadway. Pulled me back to that McDonald's. Took it to my stash spot, 560 State Street. Catch me in the kitchen like a Simmons whipping pastry. Cruising down A Street, off-white Lexus. Driving so slow, but BK is from Texas. Me, I'm out that Bed-Stuy, home of that boy Biggie. Now I live on Billboard, and I brought my boys with me. Say what up to Tata, still sipping my top. Sitting courtside, Knicks and Nets give me high five. Nigga, I be spiked out, I could trip a referee. Tell by my attitude that I most definitely from. With OG at a Yankee game. Shit, I made the Yankee hat more famous than a Yankee can. You should know I bleed blue, but I ain't a crypto. But I got a gang of niggas walking with my click though. Welcome to the melting pot. Corners where we selling rock. Africa been by the shit. Home of the hip hop. Yellow cap, gypsy cap, dollar cap, holla back. For foreigners it ain't fit, they act like they forgot how to act. 8 million stories out there in the naked city. It's a pity half of y'all won't make it. Me, I got a plug special ed, I got it made. If Jesus paying LeBron, I'm paying Dwayne Wade. 3 dice CeeLo, 3 card Marley. Labor Day parade, rest in peace Bob Marley. Statue of Liberty, long live the World Trade, long live the King, yo. I'm from the Empire State, that's blinding. Girls
need blinders or they could step out of bounds quick. The sidelines is lined with casualties who sip the life casually, then gradually become worse. Don't bite the apple, Eve. Caught up in the in crowd, now you're in style. And in the winter gets cold, in vogue with your skin out. City of sin, it's a pity on a whim. Good girls going bad, the city's filled with them. Mommy took a bus trip, now she got a bust out. Everybody ride her, just like a bus route. Hail Mary to the city, you're a virgin. And Jesus can't save you, life starts when the church in. Came here for school, graduated to the highlight. Ball players, rap stars, addicted to the limelight. Empty in May, got you feeling like a champion. The city never sleeps, better slip you an Ambien.